За солонгос зомбитой анимашн. За guys, энийг баг би мэдэнтэй. Кэш ахгүй. Баг мэдэнтэй. Энэ нэг Багш нийтийн нэг үсээ цэсүүл гэдэг юм. хоррор юм Үс үг нэг тэгж амар ургаж мургаад нэг юм алмас шиг болоод арцаа цэгсээсэн юм байхгүй шүү дээ. Oh yes бара. Of course. За Train to Busan-ыг үзэж байгааг хүмүүс ер нь бол баг байхгүй шүү дээ. Гэхдээ яг Train to Busan-ыг нээлттэй хийсэн жил хэдхэн сарын дараа нээлттэй хийсэн Seoul Station гэж бүрийн хэмжээний анимашн киног үзэж байгааг хүмүүс нэлээд байгаа байх. Ягаад хамттан дурж байгаа вэ гэхээр Train to Busan-ыг найруулсан найруулагч энэ Seoul Station-ыг найруулснаас гадна хамгийн гол нь энэ Seoul Station нь Train to Busan-ы prequel буюу өмнөх үйл явдлыг нь харуулах нэг ертөнцид үйл явдал нь өрнөдөг кино байгаа. Найруулагчаар нэжилсэн Yong Sang-ho гэж уран бүтээлч угаасаа Train to Busan-аар кино найруулагчийн карьераа эхлүүлэхээс өмнө маш олон богино хэмжээний анимашнууд хийдэг байснаас гадна хоёрч бүрийн хэмжээний анимашн найруулад амжицсан анимашн ертөнцийн уран бүтээлч байснаас гадна хамгийн гол нь тэр анимашнууд нь ерөөсөө хүүхдүүдэд зориулагдсан биш, эсвэргээрээ бүр нэлээд хүнд зохиолтой томчууд руу чиглэсэн анимашнууд байдаг байсан юм байна лээ. Тэ ямар ч байсан миний өнөөдрийн онцолж байгаа Seoul Station ч гэсэндээ хэдий animated кино ч гэсэн нэлээд хүнд үйл явдал, хүнд уур амьсгалтай нийгмийн гажуудлын эсрэг далтгаан шүүмжлэл маягийн мессеж энтертэй survival horror кино байгаа. За тийм байна да. Тэгээд эцэст нэг юм аим шиг ногоор бичлэг хийх гэж байна. Бүдүүнэ бүжиглээрээ. Нэг айн турч орж ирээ. Жоржиг бүр загнахуд хөөй би турцсан хөөй. Бөө болоход бад бич зурагч энэ чамд хэлэх хүүхс мөр Тэгэхээр кино маань хүзүүндээ хазуулчихсан нэгэн хөгшин өвгөн гудамжаар алхаж явж байгаад метроны буудлын шатны хажууд хэвтээд өгж байгаагаар хэлж байгаа ахыг биендэх вируснийхээ эсрэг тэмцэж явах үеэр харин киноны гол дүр болох Хесун хэмээх охин найз залгуу хайх гээд гардаг. Би угаасаа нэрийн цэвэрхэн дууд чадахгүй. Тэгээ зүгээр Хесун гэж явчих заяа бурууч байж магадгүй мэдгүй. Хөрхимэн чаваас тэгээ манай хоёр түрээсээ төлж чадахгүй нэлээд хонцсон юм байна лээ л дээ. Гэтэл түрээсээ төлж чадахгүй бол ажилд ороор манайх ажил авч байгаа шүү гэдэг. Сүүн найз залуудаа итгэдэг юм болохоор уучлаарай ажуумаа. Манай найз залуу ажилд орцсон гэсээ удахгүй цалин нь буух байх гэж ядгийг. Данч найз залуу нь буюу Кевүн гэж нөхөр угаасаа ойлгомжтой штэ. Песинт сууж идгээс гадна хамгийн гол нь Хисүний зургийг нэг сонин сайтад тавьснаа санхүү авмайгийн бичсэн байдаг. Харин тийм найз өхнийхөө биеийг нүлүүлж түрээсээ төлөх гэж байгаа юм байна лээ. Ажилд орсон нь ч худлаа заяа. Песинийхээ цагийн мөнгийг ч төлж чадахгүй тэгснээ биеийг нүлүүлж байгаа анхны тохиолдол биш юм бэлээ заяа. Сүүлдээ хэн ерөн чамаа гудамжинд залбинтоод бие үнлээд явж яхад чинь жинхэнэ хайраар хайрлж энгийн хүн болголоо. Намайг яаж зовж зүдэрч дажгүй цалинтай ажил хайж байгааг мэдсээр байж муу хуваа батсан хүлэгч юунда хачаа аш гаргаад байгаа энэ тэргээ муу шумуулны боожгоч юу вэ? Энэ үеэр Саккю гэж нэг ах хуу интернетэд тавьсан постыг олж харчгаад нүд нь орой дээрээ гарч байгаа. Шууд Кевүнтэй холбогдож уулзсангуудаа заамдаж аваад алангаа шахдаг. Тэгэхээр Саккю манай Хисүний төрсөн аав нь бэ. Yeah, you're fucked up. За энд юм болж хахад метроны буудлын дээр өнөөх өвөө маань биеийг муудсан байгаа штэ. Хамт гудамжинд амьдардаг нэг залуу нь ахыг олж харчингуудаа шууд л орон гэргүүчүүдийн байранд очиод тусламж гуйсан ч нэг хідэн золбин юмнуудтай сүүлчийн өрөөг нь эзэж орчоод архитцсан сууж идгийн. Тэгснээ өөрхийн манай ах хуу учир начраа тайлбарлаад ахтчил нөгөөдүүл нь ганц ор илүүчилжлгүй амьд дээр эртхэн зайл гэд хөөчдгийн. Метроны буудлын харуулаас ч тусламж гуйж үзлээ. Нөгөөх нь те та нар шиг сэжгэ юмнууд угаасаа өгчийвэл таарна дугаа зүгээр зайл гэд хөөчдөг. Сүүлдээ үнэхээр аргаа бараад хаах гэжсэн эми сангийн ихчээс анаа байж байгаарэ гэж гуйнгуудаа өөрт байсан эцсийн мөнгөөрөө өвчин намдагч авчихад бариад очсон чинь айл хизээний амьсгал хураацсан байлгүй яах вэ? Хөөх юм хамаг нусантай хутгалдаад метроны ажилчдад энэ тухай хэлсэн ч хамгийн сонин нь буцаж очиод шалгахад өвөөгийн цогц байхгүй болцсон байдгийн. Ямар сони юм бэ гэж бодсон ч гэсэн ашгүй ахгүй амьд л байгаа юм байна гэд хайхаар явнаа. No, хайгаад хэрэггүй брони. За баларсан guys. Ингээд хайчгаа мэдэхгүй явж байхад нь Сукю Кевүнийг дагуулад гэрт нь ирж байгаа штэ. Мэдээж Хисүн гэртээ байхгүй тэгээд түрүү угаасаа залгахт нь бас удсаа авахгүй таслаад байсан болохоор хүлээхээс өөр аргагүй болчихж байгаа юм.
Тэгээ бас тэр Таиландын зомбитой кино амар байсан. Тэр тэгтээ бүр амараас илүү шижиг юм байсан. Янзлаа баярлаа. Fly FY. Flix. Yes, Flix. Ингээд цухтаасаар цагдаагийн газар руу орж чаддаг ч гэсэн нөгөөдүүлэндээ муусаа заваа юмнууд яах гэдгийг зайлаач гэж солиорж жогоод бүүндөө халуулгад өгөхөд арай гэж нэг цагдаагийн амтаар дөрүүлээ торонд орж чаддаг. Гэтэ тэгээ лайвуулж нөгөө Нэг нь хазуулсан байгаа. цагдаа нь гаран дээр хазуулсан байхгүй яах вэ? Тэгснээ нэмэлт хүч дуудахтаа бөөн орон гэргүү гудамжны заваа золби юмнууд цагдаа нар руу дайрж яан гэж солиороод сүултээ бүр таагуурууд ч гэсэн би яаж идэх юм уу золби юмнууд юу сэдэд байгаа ингээд бөө мууга далаагаад аалах нөгөө. Энэ үеэр харин манай Сукю Кивун хоёр айгүй хийцтэй байж байгаа буюу 0-ийнхоо цонхоор авирж дээвэрлэггүй гарснаа Кивунийг өгөөш болгож машинтай нойр байсан зомбинуудыг холдуулангуудаа дараа нь ах өөрөө машиндаа суугаад гудамжны нөгөө булангаас нь Кивунийг аваад эрүүлэн хэсэмэнд хоёулаа Кисүнийг явж галзоо. Одоо наата бод. Өөрсөн байхгүй шүү дээ одоо. That was last 2 bullet. Ашгүй гадаа нэмэлгийн машин байсан байлээ. Хисүн суучаад шууд Кивун руу залгаж эмнэлэг. Саяны ах хазуулсан байгаа. 100% сонсчхоод баярлсандаа тэслэхүү нулимс тослуулцдаг. Дотор юу болсон юм бэ хаа? Өнөөдөр бүх зүйл замбраагаа алдлаа. Тэгсэж хазуулсан шарахтай хүмүүс. Хазуулсан хүмүүс хаана байгаа? Бүгдээрээ эмнэлэгт байгаа. Манайхаа ачаалаа даахгүй байх шиг байлээ. Нэг нь ч утсаа авахгүй байна. Бөг нөрцөн байгаа газар руу манай хоёрыг аваа явж идэг настай галзоо. Oh my god. Улмаар манай хоёр нэг метроны буудлын руу оронгуудаа хаалтны төмөрнийхэн доогуур шургаж ороод төмөр замаар алхнаа. Кивун Сукю хоёр лөө залгаж эмнэлэг рүү очиж болохгүй шүү гэж хэлэх гэсэн ч угаасаа чаваас төмөр зам хэсэг сүлжээ байхгүй штэ дотроо залбираал алхаад ахаас өөр аргагүй болж байгаа. Мэдээж нөгөө хоёр маань айл хизээний эмнэлэг дээр үрээд ирсэн Сукю бүр Хисүнийг хайх гээд дотгошоогоо яваад орчдөг. No. За Броны Джеймс ойлгоцсон гэхдээ ухаарсан. Угаасаа danger zone байна гэд. Тэр Ямар ч тач Хисүн өнөөх ахыхаа амтаар яван явсаар өөр нэг буудлаар дээшээ гарч ирж чаддаг. Шууд Кивун руу залгаад хаана байгаагаа хэлсэн ч угаасаа тэндээ удаан байх боломжгүй штэ. Дахиад зомбинд хөөгдөж алуулахаа шахдгийн. Гэтэ нэг азтай юм болдог нь хэсэг залуучууд нэг гудмыг битүүлэнгүүтээ үүдийг нь хамгаалцсан байж захтаа таа аврагдаж чаддаг. Тэнд нь бөөн хүмүүс цугларчсан байгаа ч гэсэн хамгийн гол нь гудамжны нөгөө талын бөөн тусгаагийн цагдаа нар том автобус тавьж битүүлчихээ хүн гарахгүй гэдэг тушаал авцсан байгаад байгаа юм байна лээ. Автобусны нөгөө тал нь болохоор зомби энтер байхгүй, аюулгүй бүс юм шиг байгаа. Тэгээ угаасаа хүмүүсийг одоо тэр дор нь вирус авч үгүй юу гэдгийг одоо мэдэх боломж байхгүй болохоор эрсдэл үүрэхгүйгээд нэвтрүүлэхгүй одоо вирусыг задраахгүй л гэж үзээд байгаа юм шиг байлээ. Сукю Кивун хоёр түрүүн эмнэлгээс цухтааж явахдаа яаж агаад ч юм нэг гүүр давцсан юм уу яасан нөгөө талд нь гарцсан нөгөө аюулгүй газар нь гараад ирсэн юм шиг байгаа. Тэгээд цагдаа нар дээр нь очиод учир начраа тайлбарлаж сүүлдээ бүр миний охин тэнд байгаа гэдэг штэ гэд уур зомбины дайралт өртүүл заяо. Хаана очиж удаан амьдрах вэ? За жоохон бодож хариулаарай заяо. Дайрч үзлээ. Даанч нөгөөдүүл нь тушаалаар л явж байгаа хүмүүс юм болохоор тэгээд тушаал эртэл бид нэр юу ч хийж чадахгүй уучлаарай л гэж байгаа. Ячид л нөгөө үүдийг хамгаалж байсан эдийн нэг нь хазуулаад за бас Хисүний удас нь унтарснаар ер нь л тэр дотор байгаа хүмүүсийн ирээдүй бол нэлээд бүрхэг болчихж байгаа байхгүй юу? Хисүнтэй явж исэн ах сүулдэ бүр удирдлага алдаад хүмүүсийн голд
Би энэ улсын төлөө бүтэн амьдралаа зориулж чөмгөө дундартал ажилласан. Одоо тэгээд миний ямар байдалтай байгааг харчих. Энэ улс биднийг хүн чинээ үздэггүй. Баян байна уу, ядуу байна уу ч хамаагүй. Бид нар бүгдээрээ энэ улсын хувьд хэнч биш. Гэхдээ л би амьдрмаар байна. Яа. Борог бууцчуудаа ой. Борог бууцчлаа. Motherfucker. Яа. Одоо энэ залуу нүхэд охин амьдрчнаа. Яг тэгдэг байхгүй юу? Тэгнэ, дандаа тэгдэг байхгүй юу? Би л авахгүй шүү. Оо, онлайн за nice strike бро. Дараа амьдралтай болцъё. Чист амьдрахгүй тийм шүү. Ухаалтаас эрэхтэй Хисүүн Дарим апартмент гэж баригдааг байгаа хорооллын үзүүлэнгийн байрнуудын нэгт ороод ирдснээ ойлгохоос гадна ашгүй утсан асцсан байлээ. Кивүүн рүү залгаад хаана байгаагаа хэлчингүүтээ тэслэгүү нэг өрөөнд нь унтаад өгдөг. Сэрэгт нь ашгүй кивүүн ирсэн байх бөгөөд одоо бүх зүйл зүгээрээ хоёулаа гэртээ харъя. Би ийшээ орж ирчгээд аавта чинь салж яваа чамайг хайж ирсэн. Аав ч удахгүй хүрээд ирнэ. Тэр чамайг зөндөө сансан. 아운 합숙 байх. 저 사람은 아빠가 아니야. 내가 일하던 곳 포주야. 썼으면 끝까지 돈을 갚. What the fuck? It's not her father, bro. 아빠지! 아빠라면서요! 얘네 일하던 데서는 인연들 다 나보고 아빠라고 불렀어. Харин тийм ээ, аав нь биш байсан юм байлээ. Ваа. Хисүүн үнэлдэг байхдаа нэлээ их мөнгө зээлчгээд зүхтаагаа даалга болцсон. Тэгээд тэрнээс нь болоод амьдрал нь сүрсэн гэж өөрөө ярьж илээ. Тэгээд гадаа зомбины вирус тархаад бөө юм болж байхад өөрийнхөө амийг эрсдүүлэн байж араас нь хөөж олж ирж гинэ гэхээр ер нь бол жоохон цоо ирүүл хүн биш ээ л гэсэн үг л дээ гэснээс. Чаавста тэгээд Кивүүн Хисүүнийг хамгаалж Сүкюг араас нь хутгалах гэж оролдож байгаад өөрөө хоолоогоо хэрчүүлээд үхчихдгийг Сэмхигээр нь Хисүүн гарч гүгээд бөөм муур хулган болж эцэст нь баригдах нь ойлгомжтой л да. 야 이년아! 안 되지 예선아! 예선아! За тэг өнөөдөр мэнчлэгийн дөрөв өндөрлж гин. Тэгээд энэ кино бас надад айгүй юм одоо онцгой нэг юм чухал кино гэх юм уу. Ягаад тэгэхээр би яг энийг амар сайн санаад байд юм. Би яг 10 жилд байсан байхгүй. Тэгээд нэг шүн хичээлээ их гээд даалгавраа хийгээ суужсан байхгүй. Тэгээ өглөө нь шууд нэг унтахгүйгээр маргааш нь хичээлдээ явах гээд даалгавраа хийсэн сууж ирсэн аа. Угаасаа маргааш шалгуулахгүй болохгүй амар чухал даалгавар. Тийм байхад би бичлэгээ юмэр санагдаад яг үндэ үнэхээр даалгавраа хиймээргүй санагдаад зүгээр л яг 10 жилд миний амар том өрөөдөл угаасаа яг YouTube-ээр бүр ингээ бүрэн цагаар хийгээд
энийг ингээ амьдралаа болгоод амьдрах гэдэг угаасаа YouTube булын миний амар том мөрөөдлүүдийн нэг байсан байхгүй юу. Тэгээд яг тэрийг айгүй илтгэх кино гэх юм уу, би хичээлээ хийх хэрэгтэй байхад энийг үзээд энэ үгээр бичлэг хиймээр санагдаад яг бичлэгээ хийх гээд бүр зохиолоо бичих гээд энийг үзээ суужсан байхгүй юу. Тэгээд яг тухайн үед хийгээгүй л дээ. Тэгээд сая сүүлд энэ үгээр бичлэг хийх гээд үзэж хахад яг тэр үе надаа ингээд дурсагдаад санаанд ороод тэгээд одоо тэгээ эргээд харангуут одоо бол би яг бүтэн цагийн ютубер байгаа шүү дээ. Энийг бүтэн цаг хийж байгаа шүү дээ. Тэгээд энэ болгон зүгээр угаасаа та нарын минлаач те энийг намайг үзэж байгаа та нарын минлаач. Тэгээд тэрийг зүгээр хэлмээр санагдаад одоо би ингээд өөрийгөө амар сууг байна, хангалттай хийчих чадахгүй байна, ингээд амар муу байна, дахиад зөндөө юм ингээд яах ёстой байна тэргээд өөрийгөө голоод байгаа ч гэсэн те хэдэн жилийн өмнөх рүү буцангууд хэдэн жилийн өмнөхийнхөө мөрөөдлийн амьдралаар нь одоо амьдарч байгаа. Тэгээ хамгийн гол нь энийг та нар өгж байгаа болж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр л баярлаа гэж хэлмээр ерөнхийдөө зүгээр санагдаад энэ жилд бол би хангалттай хичээж чадаагүй гэдгээ мэдж байгаа. Тэгээд 2026 он бол угаасаа юм байхгүй. Тэгээ энийг би яг бичлэн дээр амлаад хэлчихээ те. Хүн болгон оны 1 сараас эхлээд амар ингээ хөдөлмөрлөдөг те. Тэгтээ хамгийн гол нь тэгж хөдөлмөрлөж байгаад яг дараа жилийнхээ 12 сарын 31 хүртэл тэр хөдөлмөрөө одоо ингээд хадгалж авч үлдэж чаддгүй шүү дээ. Би та нарт хадгалж авч үлдэж харуулнаа. За 2026 он бол угаасаа их юм бүтээх жил гэж би харж байгаа. Би байнгын өөртөө амладаг ч гэсэндээ хүн ер нь өөртөө жоохон хайргүй гэж настай. Тэгэхээр би өөрөөсөө гадна надаа хамгийн чухал хүмүүс болох та нартаа энийг одоо андгаалаад шууд ингээд хэлчихье те. 2026 онд зөндөө их юм инэ. Харцлагаарай за. Онгорхаас өмнө бичлэг орно. За тэгэхээр энэ бас 25 оны сүүлийн бичлэг биш. Тэгээ тийм болохоор дараачих бичлэг юм байна шүү. Чиртээ сайхан хүлээж байгаарай. Дараачих бичлэгээр уулзтлаа. 28-ны бичлэг юм байна. Хайртай шүү. За. Сайхан байна. Гой зүгцлэр. That's crazy. Crazy. Тийм байгаа зэрэг. Crazy guys. Одоо бүгдөө шууд гонигл сэтгэл санаагаа бодоод ирээдүгөө бодох яг одоо бодвол та нар бодох нэг ганцхан ярьд байна. Бодор. Аа мөрөдөө. Тийм биш. За. W video. W төгсгөл хоол шот. Тэ? That's crazy. Аль зүгүн тэ гэтээ нэг гунигийн ай тавьж яснаа шууд ардаас нь тийм үг ярьж мөрөд цантаа. That's crazy. За тэгээ бичлэг дуслуулсан хүмүүстээ бүгд маш баярлалаа. Тэгээ та бүхэн кик дээрээс намайг олж үзээрэй. Би кик дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээд come to kick guys. I just do a house, kick the baby on my hoe. Чиний сүрчиг намайг